Шинэ үеийн сэхэтнүүд, оюутнууд энэ замаар явцгааж тэднийг үдэх, ухтах, баяртай бас гүнхтэй түүхүүчүүд энэ зам цаахал бодож Монголын түүхийн сэрэг мандалд ажилдны хөгжил энэ замаар ирж зах зээлийн ороо босгоо үеигч бид бүхэн энэ замын хүчинд давсан. Өнөөдөрч эгэл жирийн үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлээр эх орныхоо өнцөг болон бүрт үйлдвэрлэлийн дуу хангинаж энэ хүү энэ гэрэл энэ Монгол улс биднийх гих баялагтай болж байна. Үүнийг бий болгож олон нийтийн үйлдвэрлэлд үрэлэн дуудах баялаг бүтээгчдийг шинэ үеийн залуу сэтгүүлчдийн холбоо эх орныхоо 408 захист 15,384 км замыг дуулж соргуулжээ. Ус Эрдэнэ компани нэрнээс эхлээд хоёул яриагаа эхлэе гэж бодож байна. Ус бол мэдээж хэрэг амьд үйлдвэрлэгч Эрдэнэ утгаар нь анхаагснаар. Ер нь бид усны аж ахуй нөгөө хөрөнгө оруулалт зогсоод одоо хөгжлийн усны аж ахуй байрлал өсөлтийн терест гэж байсан. Манай чинь 300-аад ажилтнтай тийм том терест байлаа. Бид тэнд хэлцэн дарах хийжсэн. Тэгээ тэр задарсан байхгүй юу. Анх бид бол нэг засвар хийний каранта, нэг 30 машинтай, нэг аавын чичээрдэг байсан шүү дээ. Ийм 3 техниктэй анх компани байгуулсан. Худгийн тендер зарлаад анх удаа. Тэгээ тэнд одоо бид нэр 2 удаа авсан байсан. Тэгээд 3 дахь удаага нь орсон чинь тэнд ялагдсан байхгүй юу. Тэгсэн чинь манай үг нь их сэтгэлээр унаад. Тэгээд түүнийг бодоход одоо бол яалаа бид нэр одоо олон жил хөдөлмөрлөлөө тэр өхний эрдэнэт төтгөлийн хүчинд энэ хамт олонны төтгөлийн хүчинд бол одоо бид нэр 25 настай ийм компани болсон байна. Манайх өрөмдлөгийн 5 баригаттай одоо Оросын цогцлын нэг баригад одоо дараа нь бид нар очиж байна. Улаан орчинд өрөмдөж байна. Улаанбаатарт орчинд нөгөө 3 өрөмдөнд ажиллаж байгаа. Өнгөрсөн жилээс бид нар энэ оюу толгой төслийн захиалгаар тэднээд бас одоо тодорхой ажил хийж байгаа. Тэр чигээр өрөмөд байна. Тэнд одоо ажил хөрвүүлэлтэнд явж байна. Энэ өрөм бол нэг дээдл 200 м өрөмддөг тийм хэмжээний багаж хэрэгтэй. Тэгээд тэр дотор зарим нь одоо нэг түүнээс бага гинт өрөмддөг 30 м өрөмддөг кашка гэдсэн нөхөн УКС гээд бас 50-60 м дотор өрөмддөг тийм юу байна. Энэ бол одоо хуучин Оросын технологийн юунаас одоо нэлээд гайгүй өрөмний энэ одоо нэлээд хуучин олон жил болж байгаа. Би Ус Эрдэнэ компанид 20 жил машин ажил хийж байна. Тэгээд гидрологийн хүнд нөхцөлтэй газрууд бас хот гаргаж байсан. Манай Зүй хангас сумын Тулмын сайр гэдэг газар бас социализмын чадаагаа гэсэн. Тэнд бас нэг 100 м өрөмдөж гоё устай хот гаргаж ирсэн. Ядрах зүдрах шантрах үе таарч л байдаг. Гэтэ дараа нь худаг ус гаргаад худаг сайхан устай болчих юм аа тэгэл. Тэр яхаа мартчих тийм дөө. Комисс ерөнхийдөө ам сайтай байдаг штэ. Дандаа танад ус чандманад амтэн комист буйн нээлдэж явна гэж дандаа ярьдаг. Тэрийг арай бахархдаг та. Намдуур газар байна уу, эсвэл тэр уулсын хооронд байж байгаа хотгор газар байна уу, эсвэл уулсаар хүрээлэгдсэн газар байна уу гэдгээс шалтгаалаад саяын бидний яриад байгаа усны эрэл хайгуулын ажлаас гадна усны өрөмдлийн ажлууд шал өөр болоо явчихж байгаа. Технологийн хувьд ч тэр дээр нь одоо ажиллах хүчний хувьд ч тэр гаргах зардлын тухайд ч тэр. Энэ компаниг яг одоо ингээ 22 жилийн түүхийг нь бол чиний үгээд хажуунаас нь харж өссөн. Тийм учраас аав ээж хоёрын хоёр нь одоо энэ бүхнийг босгож бүтээж авах хавцад хамгийн хэцүү ч юм хамгийн чамд тод үлдсэн дурсамж нь юу вэ? 5 настай байхад манай ээж аав маань ингээд компани үйл ажиллагаа эхлүүлсэн. Тэгээд одоо тийм гашны гол гэдэг талбайд анх жимс тайлж эхэлж яхад одоо би 5 настай хүүхэд тэнд нөхөний нохолцаад модын зөөж өгөөд тайлж ирсэн. Одоо яг надтай ч асуу моднод байгаа л да тэнд урах зөгж байгаа. Яг хүүхэд байсан үед гэхдээ тэнд яг компани үйл ажиллагааг мэдэхгүй л дээ зүгээр гэр бүлийн хувьд гэхтэл бид нэр одоо ингээл нэг айлаас худаг гаргаж өгчөөд төлбөрт нь нэг тэрүүлт нь гурил аваад зөвхөн гурилаар тооцоо гэж байгаа. Тэгээд тэрийгээр
нэг гамбил хийхдээ боо энэ хийж идэл их гой санагдал тэгжсэн. Ийм л хөндлөө юу байсан байна даа л гэж одоо бодоход бодогдсон шүү дээ. Манай улс орны эдийн засагч тогтоход хэцүү байсан хувийн хөгжлийн сектор хөгжих нэлээд хүндх нөхцөлд байсан шүү дээ. Тэгээд ээж аав нь энэ донд нэлээд их одоо хүнд ачааны хүндийг үйлч явж иж компаниг одоо босгож ирсэн. Ус Эрдэнэ компаниг одоо өнөөгийн байгаа хүчин чадлаар ямар хөө байдалтай ямар хэмжээнд төрсэн байгаа вэ? За манай компани 2013 оны 13 онд 970 сая төгрөгийн борлуулалтын орлоготой татвар 55 сая төгрөг, нийгэм даатгалд 13 сая төгрөг талсан нэмэх үзүүлэлттэй байна. Тэгээд одоо нийтдээ 33 ажилтнтай 8 бригадын 33 ажилтнад тэгээр үйл ажиллагаа явуулж байна да. Орон нутагт бизнес эрхлэнэ гэдэг бас төвд бизнес эрхлээс зах зээлийн хувьд ч юм уу бас нэг бүс нутгийн ялгаа гэдэг олон хүчин зүйл ашиглалыг бас их эрсдэл ихтэй юм шиг санагдаж чиний хувьд энэ бүхнийг юу гэж харж байна? Яг бас үнэлтэй зах зээл баг гээд одоо төвөөс аслагдмал гээд их юм төвхтэй зүйлүүд их л байгаа. Гэтэ эрсдэлтэй зүйл дээр муу талч гэдэг төвхтэй байгаа зүйлээ сайн тал руу ашиглах юм бол бас илүү боломжтой зүйлж бас байна гэж бодод. Одоо дэлхийн зах зээл дээр жишээ нь эко бүтээгдэхүүнийг төлхөө хэрэгжилж байгаа бол эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж нь манад илүү төлхөө нээлттэй байгаа ч юм уу. Тийм эрсдэлтэй талуудаа боломж олгоо явуул. Итгэл найдвартай цааш үйл ажиллагаа томроод явах боломжтой байгаа гэж. Ус Эрдэнэ компани ер нь чинийхаар 5-10 жилийн дараах Ус Эрдэнэ компани ямар хөө байдалтай болсон байх вэ? Мэдээж танай компаниуд бас өөрийн онцлог шин чанар биштэй. Ус гэдэг бол бүх амьтай болгоно тэтгэж идэг. Тэгээд дээрэс нь жимсгийн ногоо тариалж байгаа нь байгалийнхаа үр шимийг хүртээд бас нэг явж байгаа давуу талууд байгаа даа шүү дээ. Энэ бүхнийг яаж шигдээд 5-10 жилийн дараах нь компанийнхаа зорилго байдлыг чи ер нь яаж тодорхойлж харж байна? Ажилчтай ажил олчныг бүрдүүлж чадсан стандартаас дэлхийн хэмжээний стандартыг хангаж чадсан үйлчлэгээ үзүүлж чадхаар тийм аль болох эко байгаль дээдтэй тал руугаа үйл ажиллагаа явуулдаг тийм компани байхыг зорж байгаа. Нэгдүгээрт одоо ажиллагчд одоо тэдний тэдгээрийн ажиллах орчин энэ бол маш чухал байдаг. Тэгээ энэ дээр л гол анхаарлаа хандуулж байгаа. Тэгээ манай дээр нэлээд давуу тал болж өгсөн юм. 2013 онд манайх оюу толгойтой хамтарч ажилласан. Оюу толгой тэдний захиалгаар хамбогд сумд худаг гаргасан. Тэгээ тэрийг ажиллаа амжилттай хийснээр бид оюу толгойн шилдэг ханганы нийлүүлж болсон байна. Тэгээ цаашдаа бол ер нь хамгийн гол нь энэ залуучууд маань өөрийгөө толгойг ажилуулад ингээд гадна дотны тэгээд ялан хөрш улс орн дотроо ч гэсэн ямар зах зээл байна уу, яаж хандах ёстой гэдэг энэ талаа одоо ингээд явах юм бол ирээд их байна гэж харагдаж байгаа. Тэгээ энэ одоо зөвхөн энэ залуучуудын өөрийнх нь чадах мэдсэн хэрэг аудиторийн хувьд бол одоо хөдөлмөрлөсний юугаар ерөнхийдөө хөдөлмөрлсөн одоо бидээс өөрөөсөө их юм шаардахгүй байгаа. Ямар ч байсан хөвгтөө цааш наваад явах байгаа. Олон жилийн ээж аавынхаа хөдөлмөр байна. Тэгээд энэ 30 гаруй ажилтан байна. Тэдний аргил ингээд 150 гаруй хүмүүс байгаа. Энэ бүхний одоо амьдрах орчин болж байгаа энэ компаниг одоо өдөртөд явж хат хэрэн нэлээ алдах ихгүй гэж боддог өөрийгөө. Зүгээр Монгол улсыг хөгжүүлэх тухай асуудлыг 1950-ад оноос хойш ярьж явах үед орсуудын хэлж ийсэн, орсуудын тухайн үед зөвлөлтүүдийн хэлж ийсэн хамгийн чухал асуудал нь эхлээд Монгол улсын хэмжээнд нийт Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд усны болон геологийн хайгуулыг хийж дуусгах ёстой гэсэн асуудлыг тавьж ирсэн. Одоо бид нар тэрийг хийх ёстой. Тэрийг хийхийн тулд хэн хийх вэ гэхээр мэдээж улсын компани гэж байхгүй нь ойлгомжтой учраас хувийн компаниуд хийх ёстой. Энэ утгаараа ч гэсэн хувийн компаниудаа дэмжиж явах. Үйлдвэрлэл. Энэ бол улсад хөгжил, сэтгэл ханамж, сүр хүчийг авчирдаг баялаг. Мөнгөсөндөө бид баялагыг бүтээж чаддаг байсан. Бид дэлхийг засаглаж бодлогыг тодорхойлж явсан агуу үндэсний үр сар хэлгийн магтгүй. Хөөсийн цэнхэр хол, цас талтай, дорны тал, хөвсгөлийн тайр, сэлэнгийн хүү, дөрвөн уулын дундах Улаанбаатар. Эх орны минь дөрвөн зүг 8 зөвхөст итгэл найдвар хүлээж байгаа Монгол хүн. Хэдийгээр өнөөдөр бидэнд үйлдвэрлэлийн суурь дутмаг хэдийж эхлэн тавигдлаа. Монголчууд баялаг бүтээж байна. Бид нэр анх 1992 онд компани 91 онд манай компани байгуулагдсан.
Тэгээ 92 онд юу хийх вэ гэж ингээд чиглэлээ тодорхойлох гэж чацрах нь Джеймс Тари гэж бодож байсан. Тухайн үед болохоор зэрэг нэг зах зээлд шилжээд барыг давснаас өөр юм лангон дээр байхгүй ажихт хүмүүс манай найзууд бас хэлжсэн л та нар ягаад энэ олон жилийн дараа өгөө хэмжээ өгдөг. Наадах чи хэн хэзээ авах юм. Цацрын тариад яах юм бэ? Өөр бушуухан ашиг нь болох юм хийгээч гэжсэн. Бид нар болохтой зэрэг нэгдүгээр өөрийнхөө мэрэгжлийг төшгөлж байгаа. Тийм ээ. Удаа ус ашиглаж юм байгаль ашиглаж. Ягаад энэ газар тариалан ач холбогдолтой гэдэг ихтэй зэрэг би усны инженер, хэдийн усны инженер ч гэлээ гэсэн. Археологийн усалтай системд ашиглалтын инженер хийжсэн. Тэгээ яг энэ кодажих үдшт газар ашиглалтын инженер хийж энэ толбаа талбаануудаар явж исэн байна. Ер нь газар бол өгөөж өгдөг гэдгийг мэдчихсэн учраас энд Джеймс Тарих анх санааг нь олж энэ ажлыг эхэлж ирсэн. Хүн чинь өөрийнхөө чаддаг юм бол тэмүүлхэн те яг хүний арын шин байна гэж би бодож байгаа юм. Одоо эргүүлээ ботхтой. Ягаад гэвэл зэрэг би одоо ингээд газраас өөр одоо үйлдвэр байгуулад ингээд ажиллана гэж хэлвэл миний оюун ухаанд буухгүй багтахгүй байсан байхгүй юу. Тэгээд тийм учраас би газар тариал нэгэн зүйтэй Джеймс Тари нэг 2 3 жилийн дараа Джеймсийн өгнөөс тэр хүртэл би нугаа тарийгээд энд чинь бид нар бас тариа тарьж үзсэн байцаа тарьж үзсэн өвч тариа хүртэл тарьж үзчихсэн шинэ жижиг талбайд. Тэгэхээр ямар байсан ч газартаа оролдож энийг тэгсэн тэг 2 3 жилийн дараа ургацаа нөгөөд бид нар бол үнэхээр өөрийнхөө сансан хэмжээнд хүрсэн л дээ. Одоо бол манайх нэг нийтдээ нэг 37 8 га талбайтай 40 мянган модтой жилд нэг 24 5 тонн өхрийн удалан чацран хурааж авч тэрнийг боловсруулдаг ийм аж ахуй болоод байгаа. Хурааж авсан жимсээр 6 төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Тэгээд чацрахны цэвэр тос авч байгаа. Чацрахны өтгөрүүлсэн шүүс, цэвэр шүүс, чацрахны бариан гэдэг чацрахны 4 төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Өхрийн нүдний бариан, өхрийн нүдний сироп, өтгөрүүлсэн шүүс гэсэн ийм 6 төрлийн юм хийж байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдэн болохоор аймгийнхаа төвд нэрийн барааныхаа дэлгүүр тэгээд бас хүссэн 2 3 дэлгүүр байгаа. Тэрнийгээр борлуулалт. Энэ Джеймс боловсруулъя гэдэг санаа маань 2004 оноос төрсөн. Яг гэхдээ зэрэг манай баруун аймагт энэ Германы хөгжлийн наалуу гэж байгууллагыг хариуцсан энэ баруун аймагуудыг хариуцсан нэг герман хүн байсан. Тэгээд бид нар тэр хүмүүстэй бас нэг төслийн сургалтанд би суусан. Тэгээд төслийн яаж очих вэ гэдэг. Тэгээд тэн дээр болохдоо зэрэг нөгөө би яг тэр төслийн сургалтанд суучаад өнөөдөр яг төсөл бичиж байхдаа Джеймс боловсруулах талаар бичсэн байхгүй юу. Тэгээд яг энийг энэ амьдралд хэрэгжүүлэе гэж бодоод анх санааг нь тэгж болсон. Тэгээд энэ үйлдвэр маань зөвхөн анхны удаад энэ үйлдвэр энэ өрөөнд явагддаг байсан. Тэгээд дараа жилээс болохдоо зэрэг энэ хоёр өрөөнд явагддаг байсан. Тэгэл ингээд жаахан ингээд өргөсөд энэ одоо юм заалтай ийм үйлдвэр болтлаа явуулжлаа л дээ. Тэгээд хамгийн гол нь бид нэр бүтээгдэхүүн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж зорж байгаа учраас нөгөө түүхэдийн хадгалтанд бас их нэлээд анхаарсан. Тэнд бас көлдөх 90 м3 тийм көлдөх зоор хийж авсан. Тэнд хурааж авсан ургацаанд тэнд хадгалаад жилийн 4 нөлөөр үйлдвэрлэлээ явуулж байгаа. Ах боловсруулж байхдаа ер нь хамгийн гол нь ашиг олё гэж би бодоогүй. Энд нэг ийм Джеймс тарьдаг хүмүүс байдаг. Ийм бол ингээд бүтээгдэхүүн хийж байгаа юм байна гэдэг ийм санаа төрүүлэхээр би эхний нэг 2 3 сардан бол ямар байсан ч өөрийн ганцаар нь ажилдаа явна. Орой ирчгээ би саваа нугаана. Жимсэн чам савлна. Тэгчээд найз нөхдөд намсуулна. Орж ирсэн хүмүүст биелгэлнэ. Ягаад гэвэл зэрэг ийм бүтээгдэхүүн гарч байгаа юм байна гэдгийг би сурталчилж явах санаатай. Эхний нэг 3 сар бол тэгж явж байсан. Тэр үед чинь тэгэл нөгөө амталж үзсэн хүмүүс чинь бас чанарыг хэлнэ штэ. Энэ чинь саахан жаахан нэгтсэн байна ч гэдэг ч юм уу тийм ээ. Энийг ингэвэл илүү гоё амттай болох юм байна ч гэдэг юм уу. Тийм санаа зөвлөгөө өгдөг байсан. Би ямар хүнсний технологи инженер биш учраас бас бэрхшээл байдаг байсан. Тэгээд бас мэрэгжлийн хүмүүсийг авч ирж заалгасан, ажилчид авсан, ажилчдаа сургасан.
Тэгээд үйлдвэр маань жигдэж, үйл ажиллагаа маань жигдэж эхэлсэн. Цэвэр бүтээгдэхүүн, чанартай бүтээгдэхүүн хийдэг бол тэр бол хаана ч гэсэн борлох юм аа л гэсэн тийм үүднээс би одоо их хоцрогдсон технологиор ажиллаж гэнэ гэж гонсоохчгүй байгаа юм. Ягаад гэвэл зэрэг миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн маань чанартай байгаасаа билээ, нөгөө цэвэр байгаасаа билээ, хүний хэрэгцээг хангадаг тийм бүтээгдэхүүн байгаасаа л гэж ингэж бодож үйлдвэрлэлээ явуулдаг та. Энэ 20 гаруй жилийн хугацаанд амжилттай бизнес эрхлэж явлаа. Бас энд одоо бизнес гэдэг энэ бас хүнд хэцүү үеийн салбартаас баримталдаг зарчим ийм жанжин шугамаар явах юм бол болох юм байна гэж бас хүнд ноёноор юу бассан байдаг шүү дээ. Таны одоо бизнесийн салбартаа барьж байгаа гол зарчим одоо юу вэ? Мэдээж дээрэс нь орон нутгад бизнес эрхлэнэ гэдэг бол бүр дээрэс нь хүнд хэцүү зүйл гэдгийг бас олон хүн хэлнэ тий. Тий, ер нь хаач байлаа гэсэн бизнесийн ялангуяа бизнес салбарт бол хүн итгэлийг даах хэрэгтэй. Би ажилчтан ч гэсэн байнга хэлдэг. Компани бол ашигын төлөө байгуулга. Гэхдээ бид нар бол нэр төрийн байгууллага гэж би боддог. Яг тэгэхээр би нэр төртэй байна, миний компани нэр төртэй байна, миний хамт олон нэр төртэй байна гэдэг нь бид нар их хоолтой байна л гэсэн үг гэж би байнга тэгж хэлдэг. Миний баримталдаг зарчим юм л.